За би 1956 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1964 онд 1-р ангийг орж 74 онд Булган сумын 10 жилийн 10-р ангийг дүүргэж 1975 онд Завхан аймгийн худалдааны телекомын сургуулийн худалдагч кассын ангийг 1-р зэрэгтээ төгсөж 1975 оны 7-р сард Булган сумын худалдаа итгэл ангид худалдагчийн томилогдож тэнд 1975 оноос худалдагчаар 4 жил ажилласан. Тэгээд 1977 онд одоо нөхөр инкваттай гэр бүл болж 2 хүүхэд, 2 охин, 2 байна, 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Энэ хугацаанд тэгээд 1989 онд одоо анх Ховдын Булганы 5 дугаар отрядод анх одоо цэргүүд жагсаалын дарга орон тоотой байснаас анх одоо орон тоо нь энгийн орон тоо шилжиж анх 1989 оны 7 дугаар сард одоо Нэрүү Махнагооны Нэрүү гэсэн орон тоон дээр анх ажилд орж тэнд одоо 5-6 жил ажиллаад дараа нь холбоонд залгагч ажиллаад 5 дугаар отрядд 10 жил ажиллаад 1989 онд одоо нөхрөө дагаж Увс аймгийн Хилийн аппарат отрядод 1989 онд шилжиж ирсэн. 89 онд одоо 1990 онд тус ангид одоо ажилд орж яхад аппарат гэж яхад бол одоо хитгэн хүн цөөхөн хүн байсан. Миний мэдхэн начин дарга жаргал эгч Батсэрэн Долгормаа одоо жаргал Дамдын сүрэн гэсэн ийм одоо хитгэн хүмүүс байсан. Касаар бол лавгжуу байсан. Лавгжуу манай Булган сэргийн ангид одоо цэргийн алуу хаасан тийм кас хийжсэн. Лавгжуугийн ажлыг одоо би авч касын ажлыг би авч лавгжуу одоо ахлагч болж исэн. Тийм төвхтэй. Тэгээд тэрнээс хойш одоо анги отряд болоод анги болоод тэр хугацаанд одоо өс төшийн ажил төрөл хийж ирлээ. Энд бол одоо каснаас эхлээд эмнэлэг тасрагч, тогооч, янз бүрийн нэрүүд, күнсний нэрүүд, махны нэрүүд, техникийн албаны нэрүүд, боосын нэрүүд, шатхууны нэрүүд, автод бол таашглалт гэсэн янз төрлөөрийн ажлуудыг бол хийж ирсэн. Тухайн үед бол одоо бид нар бол офицер ахлагч нар бол күнсний нуурамтай байдаг байсан. Сар өргөн офицер ахлагчдад күнсний нуурам одоо тарааж өгдөг, цэргүүдийн цалин аваашаа тараадаг, заставуудаар явдаг, хүнсний хангалт хийдэг. Төвөөс одоо барааны хангалт татдаг тийм ажлуудыг бол хийж ирсэн. Тэгээд энэ хугацаанд бол одоо статистикийн отрядын дарга нартай хамт ажиллаж ирлээ. Кис дарга, Хавслын дарга, Гөлгөө дарга, Дамдын сүрэн, Баярбат, Сайн төр, Мөнгөнжин гэсэн ийм отрядын дарга нартай хамт ажиллаа. Мөн одоо албаны арт талын дарга туранда нацагд орж Гэрэл цог, Дамдын сүрэн гэсэн арт талын дарга нартай албаны дарга гэх юм бол одоо Төмөрхөө, Эрдэнэ чимэг, күнсний албаны дарга Эрдэнэ чимэг, Саран туяа гэсэн одоо тийм янз бүрийн хүмүүстэй ажиллаж ирлээ. Мөн одоо сайхан нэрүү нартай одоо тухай оюун цэцэг одоо өнөр Батсуур тийм хүмүүстэй одоо хамт ажиллаж ирлээ. Ингээд 1900 Хилийн цэрэгтэй хил хамгаалах байгууллагууд одоо 1989 оноос 2012 он хүртэл 33 жил худалдааны байгууллагад 3 жил ингээд усад бол нийт 36 жил одоо ажиллаад 2012 онд бол тэтгэвртэй гарсан. Мөн одоо удам дамцсан хилчин 2 хүү маань хоёулаа одоо Хилийн цэрэгт ажиллаж байсан. Нэг хүүхэд маань ахлагч, нэг хүү маань одоо мөн Хилийн цэрэгт ажиллаад тэтгэвртэй гараад одоо бидний дунд бидний одоо ажлыг залгуулад манай хамтын хорон дарга хийгээд явж байна. Манай бэр одоо бас тус ангид ахлагч автын ашлалт хийж байгаа.
Хоёр охин маань одоо энгийн амьдралаар амьдарч тус тусдаа сайхан амьдарцгааж байгаа. За ингээд та бүхэндээ хамт ажиллаж байсан ахмадуудаа одоо ажиллаж байгаа бүх хэлчтэй хил хамгаалах байгууллага 90 жилийн ойн баярын мэндийг тэгшүүлье.